чинь саяхан болсон явдал гэж байна шүү дээ. Нөгөө нэг адуугаа хайж явж хагаад хунгарт морьтойгоо унаад тэгээд хөл нь хугараад нуруу муруугаар нэлийн юм бэртээд хугарсаж хоёр нохоо дахиж ороод шүн болохоор гээд эцнийг одоо саяхан болсон явдал шүү дээ. Эцнийг тойроо хонцдог. Тэр хүн хугарцсан дээшээ гарч чадахгүй. Өдөр нэг нь үлдээд нэг нь явчихдаг. Бүр тийм. Тэгээ хүн олж ирж эцнийг аварсан байна. За манай дог залуус нэвтрүүлэгт маань Монголын нохоо судлалын холбооныхоо маань ирсэн байна. Танилцуулахгүй өөрсдөө. Намайг Монголын нохоо судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Цогтааш гэдэг. Би Монгол нохоо болон Монголын уугуул нохотуудаа хариуцж Монголын нохоо судлалын холбоонд ажиллаж байгаа. Арслан клубын гишүүн Цэрэнд. За намайг Баатар Дөж Дадаа гэдэг Арслан клубын гишүүн. За манай клуб бол Монгол нохоог дагнан үржүүлдэг. За Монгол нохоон дотор бол тэр дундаа Монгол манхар, за Монгол тайган нохоо гэдэг энэ хоёр нохоог дагнан үржүүлдэг юм клуб байгаа. Шүтэн хот цотож банхар Ястрик цоч хүндэг байдаг Монгол банхар Арслангаас авир хот цотож банхар Үсник цоч сэндэг ордог Монгол банхар Чигүүтэй шүтэн хот Монгол банхар Ирхий цүстэй хяндаг нохтыг хасдаг цоопнаг удаа хасар Монгол цотож банхар Ушотнос ухан хот Монгол банхар Ямар зочид хин гэдэг хідэн настай ямар амжилт гаргасан Нохтууд ирсэн байгаа л тийм. бүсгүүчүүд байгаа лээ. Энэ Баавга гээд одоо яг 11 сард одоо 1 нас яг хүрч байна да. Энэ жилийн гүлгний ангилд гүлгэн ангилд 90 нохоо төрүүлсэн. Төрүүлсэн тий. Энэ болохоор сэгэ сара. Энэ 2 настай нохоо. Энийн яг их чинь. Тий энэ хоёр нэг төрөлтийн хоёр нохоо. 2 настай. Энэ бол одоо төрснөөсөө хойш Монгол зохиогдсон тэмцээнүүд бүгдэнд нь л төрүүллээ дээ. Бүх Монгол зохиогдсон тэмцээнүүд Монгол нохооны тэмцээнд ийм ангилд бүх төрөлд Авраг. Энэ бас авраг. Энэ дандаа хоёрд нь орсон. Ингээл 1 2 гээд энэ хоёр ингээд зэрч яваад байгаа. Энэ хоёр л ингээд хоорондоо үзээд байгаа юм шүү дээ. Тэгээ одоо энэ ТV шиг энэ дрэдтэй бахыг танилцуулаач. Энэ Чигус гээд 4 настай одоо 5 өрх 90 нохоо. Үржлийн 90 нохоо. За ер нь бол яг Монгол банхрын уугуул хэв шинжээг агуулсан. Энэ одоо сэлэм гэж нэртэй. Сэлэм шиг юм та. 2 настай. 90 нохоо. Тайг маань их анхаарал татчихна л дээ. Энэ тайг нохоо бол бүр Монгол улс бидний одоо өвөг дээдс бүр хүн бүр тэрнээс дээр дээхэн үед холбоотой байсан нохоо. Интернетээс ч юм уу судалгаа хийгээд энэ ном зохиолноос ингээд юу яагаад үзэхэд баг 10 материалын 8 тайг байдаг. Тайг маань ер нь баруун тишээ ховор байхгүй тий. Зүүн тишээ тий зүүн гадаргүй. Хурд бол амир хүй мундаг. За ер нь цагт ер нь хэдэн километр гүн гэж. Би одоо яг хэмжижсэн юм бол байхгүй. Баримжаагаар. Гэхдээ яг зүгээр нэг удаа би нэг хүнээс нэг бас нэг нохоо авчаад тайх. Тэгээд нөгөө нэг настай нохоо байсан л та. Тэгээд тэрийг машин руу хийх гэж жагаад нөгөө нохоо чинь яг би нөгөө араас нь ингээд бүлхээ хийх гэсэн чинь нөгөөдөг чинь алтраад. Үгүй шууд ирэх чагаад намайг 100 хазгаж байгаа байхгүй. Гэтэл яг зүгээр тэрийг хазгажсэн биш ерхийдээ зүгээр контакт авч явах нөгөө араас нь ингээд байхаар тэгээ эргээд харангууд би цочоод тавьчихгүй. Тэгээ нөгөө ч алга болно дээ. Тэгээд би араас машинаар хөөсөн. Засвал дээр. Тэгэл ингээд миний машины мил ингээд 60 мил дээр ингээд ирж хахад өө ийшээ тийшээ харцсан. Юу хөөш болоогүй юм шиг л тавьчихсан. Ан аав хийдэг нөгөө хүмүүс ч ярьдیں۔ Ер нь нэг 80 хүрсэн тохиолдол зүгээр 80-тай энэ руу зүгээр давхдаг л гэж тэгж ярьд юм л. Одоо тэгээд ер нь ийм одоо хүмүүс бас гайхчихж магадгүй шүү дээ мэдхгүй хүмүүс. Нохоо сонирхдаг хүмүүс мэдж байгаа. Мэдхгүй хүмүүс мань энэ яасан ч торонхой хоол өгдөг юм уу гэж харж байгаа тий. Хүмүүс зөндөө одоо уншиж ирсэн л да. Хүмүүс ер нь ингэж яадаг. Анх удаа гарсан юм. Гэхдээ анх удаа гарсан мөртлөө хүн болгоны сэтгэл аюу гоё. Тол байлгүй тий. Тийм их сайхан нохоолтой өөрөө. Ер нь бол стандарт бол баг ийм л байх юм туранхай. Тий. Яг тийм туранхай байна гэдэг нэг хөнгөн чанартай хурдан байх хэрэг ёстой юм л да. Соёыг нь харж Арай динамик байх те туранхай. Соёгийн зөнрууд Салхи зүсэх зориул. Тийм соёо. Аа. Зэвсэг бол мундаг байгаас тий. Бас сайн зодтолдох байх те анч. Тэг нэг зоригтой. Одоо яг энэний ерхий шинж нь болохоор одоо тэр гидс нарийнхан байна, цээж өргөн байна, хүзүү урт нарийнаас
өргөнлөө шилжсэн хэлбэртэй арын авирын матаас оож бүр ингээ харагдаж байна ингээ бүр номорцсон байгаа сте. Тэр энэ матаас их сайн байх хэвээр. Энэ өвчүү гүнзгий одоо энэ урагшаага энэ өвчүүнийг түрж гарсан хэсэг оож тэр бол байхгүйгээр хоошоо бүр ингэж байх хэвээр. Бүр ингэ дотгошоогоо. Эднэрийн өвчүү бол бүр урагшаага юм өвчүү гэтгэртэй төмгөр байх хэвээр. Энийг бол тийм байхааргүй хоошоо байх хэвээр. Тэр гүнзгий байдаг нь болохоор тэр уушгины бактамжийн цэжин доторх нь элэг бөө одоо юм байдیں۔ Тэр юм чинь том байвал нөгөө агаар амьсгалах чөлөөтэй болж чадна шүү дээ. Зүрх мөрх нь бас дагаал томорно гэсэн үг. Тэр цэжний хөндий бас их том байх хэвээр. Гэл ингээд эднараас ялгах тэгэхээр эднэрийн болох энэ мөрний үцэг юм өнцгтэй байдаг байхгүй юу? Гараад ташуу байх хэвээр. Эднэр бол шууд босоо байх хэвээр. Шууд босоо. Арын тэр нэг гидсний систем номорсон хэсэг бааз. Ийм номорсон байх хэвээр. Яг ингээд ярих юм бол нэг хурдны шинжгээд нэг адуун дээр ярьдаг шүү дээ. Тэнтэй чи яг адилхан тийм биеийн физиологийн юмуд байдаг байхгүй юу? Бүтцүүд. Тэр гэрээ явсан салгыг бол ерөөсөө энэ манай нохооны мохос гарсан. Манай нохоо бол тэрний өвгөн. Энэ дээр бол би бүр баттай зогсдог. Тийм биш байж болно гэхдээ энэ бол миний цэвэр бодол. Тэгээд тэрийг тийм гэдгийг батлахын тулд би болж өгөх судалгааны ажлууд хийдэг. Одоо аль бол тэгэхээр надад маш их материал олддог учраас би бас өөр аягүй ам бартам хийж чадчих байгаа байхгүй. Зүүн аймгийн ан аав хийдэг улсууд байна л да. Тэд нар ч юм болохоор зөвхөн ант сайн. Яг үнэхээр одоо зөрөгтэй ант сайн энэ гэдгийг бүр илүү голчилдог. Яг одоо бид нар ч юм болохоор за нэг иймэрхүү стандарттай байх хэрэгтэй гэж яриад нь шүү дээ тий. Биеийн хэлбэр хэмжээ ийм байх хэрэгтэй. Тэгэхээр ч юм бол тэд нар болохоор бас арай өөр юм ярьд юм л да. Ан аавд илүү шалмаг хурдан түрэг хөдөлгөөнтэй ч байт юм уу зөрөгтэй энэ гэл нэг Орос морс ангид ангийн нохоонуудыг хараад тахт ер нь л тий одоо боорс байна одоо юу гэдэг л Уус болгон өөр юм гэсэн. Одоо боорс бол бүр хүлээн зөвшөөрдөг. Энэ Монголоос гаралтай нохоо гэж. Бүр тийм үү? Тий одоо нөгөө стандарт бичигдсэн байгаа шүү дээ. Тэрэндээ тайлбар байдаг байхгүй юу? Монголоос гаралтай нохоо. Хүлээн зөвшөөрдөг тэрийг. Тийм угаасаа нөгөө олон зуун жилийн өмнө Оросууд чинь Монголд эзлэгдсэн байсан улс шүү дээ. Олон зуун жилийн түүхэнд. Тэр дээр нөгөө Монгол ноёдууд нь Монгол нохоогоо тайр нохоогоо авч чинь. Тэгээд тэрнээс нэгээд үндэслээд язгууртнууд нь л дижитал борж чинь. Андаа авч явдаг тий. Зөвхөн язгууртан гаралтай. Язгууртан гаралтай гэх нь ойлгомжтой юм байхгүй тий. Тулааны техник нь өртлөөр байдаг гэсэн тий. Тулааныхын талаар ярьж одоо Тулаан одоо энэ Монгол банхрууд маань болохоор ерхийдээ хотоо хамгаалах зорилттой. Хотоо ингээ тойрч хамгаалж аваад хот руу ямар нэг юм тотлох юм бол тэрийг зогсоох, тэрийг аюулгүй болгох зорилттой. Энэ тайг маань болохоор өөрөөр хэр яваа амтныг гүйцэж очиж хурдан ямар нэгэн гинтл сог учруулж тэрийг одоо байх болох нь шүү дээ. Яг үнэхээр одоо тэр хүчтэй зүргүү тулаан байж болно шүү дээ. Нөгөөх нь их хүчтэй байгаад хилдэхгүй байж болно шүү дээ. Тийм үед бол ямар ч байсан тэгээд эзнийг эртэл анчин гэртэл сайхан хөдөлгөөнгөө байлгах юм уу тэгээ ямар ч байсан тэгээ тэр хурдын удаашруулад байлгаж яхаа ерөнхий тогтоож явах тий. Одоо шууд багуучаад багзуулаад аваад байдаг бол юм биш байхгүй. Тогтоод тэгээ хоригддаг тий. Яг багийн ажиллагаа гэдэг бол өстой маш өндөр байдаг. Энэ бас их өрмөц их хүнтэй бүр амар ингэж ойлголт. Ингээл харсан чи ерөөс ингээл хараад энийг тижээх айгүй тийм дүлгөөх нь байна. Хайрлахгүй харахгүй гоё нөх. Тэгээ энэ зүүн талд айгүй илбэг байдаг. Бүр нөгөө Монгол хооч нэг хэсэг бүр ховорцсон шүү дээ байхгүй болсон. Тэгэхэд бол зүүн талд энэ бүр тэр хацгүй илбэг байдаг. Яагаад тэгэхээр энийг тижээсэн хүн бол энийг хайрлахгүй байгаа харахгүй тийм. Үнэхээр сайхан. Би бүр нодон одоо над дээр нэг хоёр бас 2 жил болж би бүр ингээд тайгэр тийм бүр ингээд хамгийн муу суулж өгөөд биелэн болчихсон. Ангийнхан ч гэсэн тайган дээр тий. Бүр хурдан морь зөрөөр бод малаараа солилцдог байх. Тийм 30 хонь манаар энэ нохоо чинь сольж авсан нохоо гэдэг. Тийж. Анчид бол ерөө үнтэй 8 альцсан юм л шүү дээ. Анчид бол өхөн үз. Хөөе. Тэ? Шал өөр юм ярьдаг юм байл. Бид нар болохоор яг нөгөө тийм ярьж байна. цэвэр нөгөө үзэсгэлэнгийн чиглэлээр бид нар тижээж байгаа болохоор арай өөр одоо тэр нөгөө хурдан морийг гэдэг чинь л одоо нөгөө хамрын самсаан гээл одоо тэгээд шинжүүд байдаг шүү дээ. Нарийн шинжүүд байдаг шүү дээ. Яг тэрнтэй чинь адилхан бас энийг чинь бас гаднаас нь хараад шууд шинжчих шинжүүд нь байдаг. Зүүн аймаг руу байханд байдаг. Гэхдээ яг ийм сайхан гоё шинжин бүрдсэн тийм нохоо тэр хурдчод галт. Энэ бас хурдчод бас их гоё. Тайгад стандарт өнгө гэж байгаа юм. Одоо Монгол нохоо шиг цагаан алтар, улаан алтар ерөнхийдөө чөлөөтэй.
ерөнхийдөө шилээд. Өнгөний хувьд бол одоо янз янзын өнгөт. Биеийн хэлбэр хийцэл иймэрхүү зэрэг яг тэр юу байх хэрэгтэй. Төсөөл нөхцөлтэй бол Тайвыг бол юу гэрт тижээж болох уу? Оо ястаа гоё юм шиг үлээ. Би бол хараа гол нь байранд ч юм уу. Тийм байранд тижээл гол нь сайхан гаргаад чөлөөтэй 30-40 минут нэг гүйлгээд салхилуулах тийм талбайтай газар байвал тэгвэл тэгэл авах. Тийм. Тажирмстэй халууцахгүй гэрт. Учирхэл сонирхтой шүү хүүхдүүд те. Яг зөв нэмц учирхэл би үүсгэж байгаа юм зүгээр нохоо сонирхтой хүүхдүүд бол байранд орон сууцнд тижээх боломжтой юу гэдэг олон асуудаг. Монгол бахар бол ер нь жоохон хэцүү. Өснөөс хайдсан хогорчлол одоо ингээд одоо энэ ч үслэг байгаа. Үйл болоор бүр их үслээд л энэ чинь үсээ хавар болохоор хаян те. Тайг нохоог бол харин орон сууцнд тижээж бүр команд сургаж сургууль залгахад бол маш хамгийн тохиромжтой байна. Энэ нэг бас характер нь хоёр өөр. Бас шал хоёр өөр. Тийм үү? Тий. Одоо энэ Монгол хоочин темпераментны ингээд нэг тайван одоо ингээд ер нь команд маманд заахад бол нэг одоо ер нь өөрийнхөө ер нь биш. тий ер нь удаан сурдаг болохоос сурдаг. Энэ тайг болох дээр өстө бүр яг ингээд амар үнжтэн бүр ингээд эзэн юу хийх нь яг хийчих гээд тэгээ аюу хурдан сурна. Гоё тий. Тэгээ команд маманд одоо ингээд сууг хөвтгээд мүлх зүтгэх гээд яхад аюу хурдан сурна. Хөтлөө явж байгаа аюу зин. Тэгээ зэрэгс команд өгчөөд өгцөөд яваад байгаа юм. Заагааг багт энэ ерөөсөө хажууд хөдөөс ирсэн байна. Юу ерөөсөө сайн мэдэрдэг гэсэн те. Яг Wi-Fi-аараа л ойлголцтой юм шүү. Одоо ингэхгүй те. Олон улсын олон үйлдвэрүүд байна шүү дээ те. Тэр нөхөн авчарк тийм ажлын чадвартай ийм мэдэргээл янз янзын л өөрсдийн гэсэн чанар шүү дээ. Яг тэрэн шиг одоо Монгол банхар Монгол тайгны хогч гэхэд ямар урдан тийм судалж исэн хүн амьтан байгаа шүү дээ тий. Яг ингээл хэдэн жилийн дараа гэхэд чи эдний өшөө ямар илүү гараал илүү сайхан зан чанар одоо юу гэдэг чадварууд нь их илрээл явцдаа их юм мэдэгдэн л дээ ерөө. Гоё тайг Монгол тайг гөлөгтэй болох хэрэгтэй юм байна да. Энэ нохоо хурдтай тий. Эсвэл аанч эсвэл тулаанч шонтой үздэг гэд яриад ингээл ам тамцсан яриад тэр бодит байдал бол нотлох хэрэгтэй. Бид нэр одоо ямар үйл ажиллагаа явуулах чинь нөхөр одоо Монголд анх удаа нохоо оролдуулах тэмцээн зохиох гэж байгаа. Энэ Монгол тайг нохойг оролдуулахар тэмцээний заагаар товлогдчихсан. Тэгээд зарим хүмүүс одоо ингэж анх удаа харж байгаа гэдэг ийм яг Монголын уугуул нохоо байхгүй Монголд те. Энэ нохоогоо таньж мэдүүлэх хэрэгтэй. Тэр энэ нохоо бодит чадварыг яг хүмүүст харуулах хэрэгтэй байхгүй. Тэгээд яг одоо хэдэн километр цаг хурдтай юм дээд хурдаа авсан үед хэдэн километр хурдтай авах те. Тэгээд тэр бүхнийг шалгаруулж баримтжуулах те. Ийм үднэс ийм Монголд анх удаа ийм ажлуудыг зохион байгуулахад төлөвлөж байгаа. Ер нь бол бид нар Монголд бол анх удаас гүлгний Монгол банхрын одоо гүлгэн английн тэмцээн гэж зохиож исэн. За энэ өвлийн анхны цуглалтыг мөн манай клубс зохион байгуулахаар Монгол банхрын цуглал зохион байгуулахаар одоо төлөвлөжсөн. Бэлтгэл ажлыг хийгдсэн байгаа. За энэ дэр яг хийх үехээр өмнөх жилүүдэд л манайх ер нь жил болгоёг боломжтой болгож зохион байгуулдаг бусад холбоодууд ч маань. Зөвхөн бид нар энэ жил ямар ажил төлөвлөж байгаа нөхөр Монгол банхрыг хэмжиж үзэх хэрэгтэй. Ингээ хүмүүс ярьдаг шүү дээ. Ингээ бяруу шиг том байдаг. Тим үс ноостой алсан шиг гэж шинжтэй гэж ярьдаг тий. Тэгэхээр энэ өвлийн цуглалтын дээр бид нар юу хийж байгаа нөхөр Монгол банхрыг одоо хамгийн өндөр Монгол банхрыг тогтооно. Тэр цуглалтанд ирсэн. За хамгийн маастав буюу хамгийн хүнд жинтэй нохойг шалгаруулах. За хамгийн өсөрхөгч гэдэг юм уу те. Ийм байдлаар Монголын хамгийн банхруудыг шалгаруулах юм сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахарч. Монголчууд бас нохоо авч маавна гэж бас гой соёлтой байсан биз дээ те. Чи нохоо авахдаа яадаг үлээ те. Хаач тийм соёл байдаг. Хадаг барьж очих. Хадаг сүү. Ихийн хоолн те. Ихийн хоол. Эзэн юм өгн. Маш өндөр соёлтой болсон шүү дээ нохооны тал дээр. Тэгээд нохоогоо нас барахаар оршуулна гэж бас те. Амьдралдаа бас одоо сүүлийн дайраад ирлүүлээд амдны шар тус төрх авцуулаад тэр ийм ёслол нөгөө одоо тэр нохоонд маш өндөр хүндэтгэлтэй хандж штэ. Энэ дэлхийн хаач байхгүй юм ёс. А бид нар бол яг үнэндээ сүүлийн хэдэн жил энэ ёсоо алдчихсан юм л да. Зөвлөлтийн нөлөөнд Монгол гişийн юмтай холбоотой бүхнийг л дарж ирсэн. А манжийнх бас адилхан ижлэх. Тэгээ ингээл дараад ингээд байх тусам л ингээд багасаад ховордоод эхэлж байсан. Үнэндээ бол одоо монголчууд бас нэг нохоо хаагаад би ямар байлаарин гэдэг бас хэсэг байна шүү дээ. Энэ бол яг нэг өнгөрсөн нийгмийн хүмүүс үр дүн байхгүй юу? Өнгөрсөн нийгэмд болохоор нохоо бол хамгийн адгийн хамгийн байлаа хүнд өвчин тараадаг одоо юу гэдэг хамгийн муухай нь үнэндээ бол гадны тэр хүчтэй нөгөө соёл орж ирээд Монгол гэсэн юмнуудыг устгах зорилготой явагдаж исэн юуны чинь үр дүн нь одоо хүмүүс нөлөөчөөд нохоо хараал нэг л пипа гэсэн үсэн. Үндсэндээ одоо хөдөө гараад явал да сайн муу ч гэсэн нохоог айл нэгч байх. Бүх айл нохоо чимээ өгж идэг. Тэр ерөөсөө яаж ийм нөхдөр салшгүй нэг хэсэг л байхгүй юу. Бид нарын эцэг өвд бүгд л нохоотой хамт л өссөн.
Тэр папуг нэг гишүүн тийм байсан. папуг гэж юу яагаад ах юм ерөөсөө байхгүй. Уг нь бол нохоо нөгөө Монголтой бол Монголын соёлтой бол салшгүй холбоотой юм. Тэгээ би шинжлэх ухааны хүрээлэнгийн юутай захиралтай нөгөө твиттерээр бас ингэж хайцдаг байхгүй. Тэр хүн бол тэгж байгаа байхгүй. Монгол бол агуу нохооны соёлтой улс юм аа. Маш олон зуун жилийн, мянган жилийн түүхтэй. Одоо нэг том нэг хүннүүгийн олдурууд олдож ийн нэг болшууд олдож ийн те ярьдаг штэ. Тин дотор нохооны ясгүй нэгч маш байхгүй. Бүр те. Тий. Бүр тэр одоо нохоо бол ерөөс салшгүй гişүүн гэж үздэг те. бүр салшгүй нэг хэсэг байна. Тий. Тэндээс олдож байгаа тэр ясны нохооны юунууд дээр болохоор одоо яагийн банкар шигч байна ийм бахим ястай том тий. Ийм тайрч байна. Түүхэн хүртэл тэмдэглэгдсэн байт шүү дээ. Чингисийн одоо нохоо харим. Бас нэг яриа гараад ирсэн мэт. Төвдийг Чингис авч явж байгаад тэнд үлдээсэн нохоо ч юм аа гэж яриад байдаг тий. Тийм байх нь боломж. Тэгэхээр одоо төвд ч одоо яг төвд одоо яг нохоо байна уу? Монгол бас гарал ухсаад нохоо байна. Ерөнхийдөө бол энэ хоёр бол юу штэ. Гарал бол тодорхой шнэ. Бүр одоо энэ бол шал хоёр өөр тис өөр нохоо маа гэдэг бол бид нар нутаа хүн шиг л сонсогдсон штэ. Анаас жаас ерөнхийдөө жилөө ба штэ. Гарал нь чухам хаанаас вэ? Би бол Монголоос гаралтай гэдэг дээр бол 100% итгэдэг. Одоо харин их тийм замбраатай болчлоо тий бас. Нэг хэсэг нэг төвд орж ирэл шууглалаа штэ. Тий. Ингээл сайхан үснөөстэй өндөр тэ баавгар гэл багсгар гэл. Тэгэл Монгол нохоотой ингээл хольж ирлээжжүүлэл нэг сони юм гаргаалсан. Тэр талаар одоо яаж юм бэ? Яг хэсэг хэдэн жилийн өмнө одоо 5-6 жилийн өмнө ч юм уу да. 7-6 жилийн өмнө ч юм. Тийм хүн болсон. Гэхдээ үнэндээ бол Монгол нохоо тэр бүр хэцүү болсон байсан л да. Тийм шүү. Тэгээд яг нөгөө төвд гаднаас төвд ороод ирэнгуут л нөгөө Монголоо их санагдсан байсан усууд адилхан ороод ирэнгуут бүр нэг амар гоё багшаал тий. Тэгүн гутаа нөгөөтгөө Монгол нохоотой нийлүүлээд тэгэл гоё нохоо гаргачих гэсэн бодол эхлээ яг бүр ер нь баг нохооч болон тийм байсан да. Байсан тий. Тэгүн гутаа гаргаад исэн ч үнэхээр амжилт болохооргүй биш байсан. Тэгүн гутаа шууд болоод ирсэн байхгүй юу. Тэгээд одоо бол ер нь нийлдэг тун хавардаг нь баг байхгүй. Төвд нохоо бол одоо жишээлбэл олон улсын нохооны календар ч юм уу те каталог дээр байдаг те Тибетский мастер. Олон улсын стандарт нь байгаа. Монгол нохоог одоо нохоо судлалын холбоо л одоо тэгж зүтгэн үстэй. Тэгнь. Тэгэхэд бол юу гэж юм. Тий, эргээд эхлээд нь одоо нөгөө ийм үчтэй юм л да. Нохоо эхлээд сайжруулах хэрэгтэй. Нохоогоо сайжруулчаад хүнд үзүүлэхэд нөгөө станы ичмээргүй сайхан нүур бардан нохоо ингээд үзүүлчихэд дараа нь одоо энэ Монгол нохоо гэж ярихад чинь би санаа зовхон зүгүүлгүй байгаа. Тийхгүй нөгөө нэг ховордсон чаавас нэг хэцүү болцсон үеийнх нь нөгөө тачир байх үеийн хідэн нохоо үзүүлчихэд энэ Монгол нохоо гэдэг дараад хүмүүс нөгөө мэрэгчтэнгүүд маань юу гэж ойлгох юм бэ тийм биз дээ. Нөгөө дэлхийн дээр чинь нохоо би чинь жинхэнэ утгаараа судалсан усуд маань хараад хүшийн юу вэ хаас юу гаргаад ирвэ гэдэг хүлээж авахгүй шүү дээ. Монгол баахаар дэлхийд одоо ихэр танигдсан бай. Дэлхийд ер нь мэднэ. Бүр тэр тэгэл бүр банхар гэдэг нэр нь мэднэ шүү. Банхар гэдэг. Нэг хэсэг ч одоо энэ Монгол банхар маань устж үгүй болчлоо. Монгол нохоо гэж юусоо байхгүй болчлоо гэж тэгжсэн тий. Тэгээд одоо яг сүүлийн хэдэн жил манай нохоо сонирхогчд одоо Монголын нохоо судлалын холбоо за манай Арслан клуб за өшөө бусад үржлийн газрууд өөр хүмүүс энэ ч гэсэн олон байна л да. Яг Монгол нохоогоо дагнан үржүүлээ. Энэ нохоогоо сайжруулъя. За цаашлаад дэлхийд таниулъя гэсэн тийм зорилготойгоор бид нар ч одоо нэлээд хэдэн жил үйл ажиллагаа явуулж байна л да. Тэгээ сүүлийн 4-5 жилд гэхэд чинь иймэрхүү одоо нохоонууд ингээд гаргаад өөрсдөө үржүүлээд үржил селекцийн ажиллагаа өөрсдөө хийгээд гаргаж авч чадж байна л да. Ер нь бол хөдөө орон нутгаар ч гэсэн байхгүй болцсон. За ерөөсөө хүмүүсийн ойлголт бол сүүлийн удаад энэ нохоонуудыг ч хараад гайхаад байгаа шүү дээ. Ийм сайхан Монгол банхарууд байсан юм уу? Хаанаас гараад ирвэ? Бид нар одоо бүр хөдөө орон нутгаас нэг хідэн банхраа цуглуулж авчраад хооронд нийлж селекц үржүүлэг хийж ийм сайхан нохоонуудаа гаргаж аваад байгаа. Хүмүүс одоо юу яаж иж магадгүй зүгээр шууд хөдөөнөөс авид ирсэн ч юм уу гэж ойлгож иж магадгүй те. Яг ингэж гаргаж авахгүй тий одоо ямар хөдөлмөр тий. Үндэ бол одоо яг хөдөө ийм нохоо байхгүй болсон. Үнэхээр байхгүй уучлаарай тий. Ноднун битээр 980 км явсан. Тий. Нохоо сайхан нохоо очиж үзэх гээд.
тэгэд бол үнэхээр бол биш байсан. Тэндээ бол одоо хөдөөнөө л хамгийн сайхан нохоо гэдэг сайхан тий. Тэгэхэд бол байхгүй. Охин нохооноос жижиг гэн тийм айгүй хэцүү болсон. Тэгэхээр ерөнхийдөө яах вэ гэхээр энийг болоод буцаагаад бид нар ийм юунд газар авчираад, үржүүлийн газар авчираад тэгээд тэр яг одоо тэр ерөнхийдөө нохооч өөр ихэд айгүй өндөр хөгжсөн. Тэр хөгжсөн улсууд нохоогоо яаж хөгжүүлсэн бэ? Яаж сайжруулсан бэ гэдэг яг тэр арга замаар нь өөрийнхөө онцлог, нохооныхоо онцлог тохируулаад тэгээд селекц хийхэд л маш амархан. Бүр маш амархан шүү. Сайжирч байгаа. Одоо шинэ энэ ч бол одоо ингээд 73 4 см ийм хөндөртөө тооцогдсон нохоо. Энийн ихэр нохоо бүр өндөр юмсэн. Ихэр нөө. Тэг яг энэний нэг ихэр нохоо. Тэр энэс бүр 2 3 см өндөр. Бүр их өндөр том штэ. Тэгэхэд эцэг их хоёр нь хоёулаа нэг 60 см байх их юм. Энэ эднээс намхан жижиг. Эцэг нь ихэд одоо энэ хоёртой бараг чицсэн баг жишээ. Тим хоёр нохооноос ингээд яг тэр сэтгэлээ гаргаад хижээгээд одоо сайхан одоо дэлхийн нохоо дижээдэг улсууд яаж нохоогоо яаж тортов яг тэрүүгээр нь тордоод явхад одоо даруй ихээсээ 15 см өндөр л болж байгаа байхгүй. Одоо эргүүлээд бид нар энэ амьтдыг чинь үржүүлээд буцаагаад одоо малчтаа энэ заримын тарааж байна. За ерөөсөө ерөн эхний зорилго бол бидний зорилго бол яг тийм тэр чиглэл рүү үйл ажиллагаа явуулж байгаа. Жинхэнэ Монгол нохоотой болоосоо гэсэн тийм. Айл болгоны малчин айл болгоны хотонд л Монгол нохоо байх хэрэгтэй. Одоо энэ малчин айл үчи ингэдэж штэ. Нэг саагалтай айл гэхэд чинь 2 банхартай болсон. Тэгсэн чинь тэр айлын хотонд ямар ч чон орох боломжгүй. Ороогүй байхад зүгээр саагалтай айлын хотонд нь ороод бужигнал байцсан байхгүй. Тэгэл за тэрнээс чинь ягаал энэ манад ч одоо ийм сайхан банхруудын хаанаас авсан энэ төрөгээл одоо бид нарт хөдөө орон нутгаас ч гэсэн холбогдож сайхан нохоогоо эргүүлээд авъя гэсэн тийм хүмүүс байна. За тэгээд ганц нэгхэн банхартай үлдсэн хүмүүс маань болохоор өөрсдөө бидэрт хандж шít. За та нар одоо ингэ сайхан гоё үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Манай энэ нохоог авч яваад үржүүлээд тэгээд өгөөч энэ гэсэн тиймэрхүү хүмүүс бидэрт хандж байгаа. Монгол банхраа тижээгээд үнэхээр ахуй амьдралд ашиглаж байгаа тийм хүмүүс малчд энэ төр ч гэсэн одоо байгаа байхгүй юу? Тийм. Тэр хүмүүстэйгээ бид нар чинь ингээл бас уулзаж ярилцах, туршлага судалцах энтергээл тийм янз янзын олон ажлуудыг бид нар зохион байгуулдаг байхгүй юу? Бид нар чинь за жишээ нь манайхаас энэ тэр ирээл за нэг сайхан гүлэг авъя гээл. Монгол банхрын гүлэг авъя гэд, эр гүлэг авъя ч гэдэг юм уу. Тэгээ нэг малчин айл аваад явтыг. Тэгээ эргэжил нь ахаад нэг авъя гэл тэнгууд нөгөө нохоог нь харахаар бүр сайхан банхар болсон. Сайхан нохоо болсон байх юм бол бид нар урам ороод энийг бол зүгээр өнгөө өгчээ гэдэг тиймэрхүү байдлаар энэ аюу тийм харьцдаг байхгүй. Тэгээд ширчин эргээд утгашд суурж байгаа тийм Монгол нохооч. Тий. Тэгээ бид нар бол яг хуу эргээд дараачлан нэг очиолны ганц хүлэг авчин шүү дээ тэндээс бол тий. Гэх жишээний тиймэрхүү ингээд харилцан тийм уялдаа холбоотой тийм малчтайгаа үйл ажиллагаа бол их явуулдаг. Тэгээ одоо жишээлбэл ингэж л бодоод байгаа шүү дээ хүмүүс. Монгол нохоо гэхээр л бяруу шиг л гэсэн нэг яриа байдаг шүү дээ. Сарлагыг одоо Монгол нохоог сарлагтаа бас нөгөө салгаж ойлгож болохоогүй байгаа. Ерхийдээ нөгөө зүсний хөвд нөгөө энэ хөвд ч гэсэн сарлагтай газар Монгол нохоо их байдаг. Тэгээд тэр сарлагын юунуудын нөгөө шинжилгээ хийсэн юунуудыг ингээ үзэж хахад тийм байлээ. Сарлагын бяруу юу гэсэн 70-аас 80 санжиж. Бүр. Тэгэхээр ерөөсөө тий одоо энэ ихэл 70 эдэн. Тий шүү дээ. Тэгэхэр чинь л яг л биш тий. Бүр тий. Тий бүр тийм байт юм билээ. Ерөнхийдөө сарлагч өөрөө жоохон жижиг хвтер юм байна шүү дээ. Монголоосоо. Тий Монголоос л жижиг юм байна. Яг тэгээд сарлагын бэрүүтээ бол ойрхон нохоо бол байхад ерөөсөө ямар ч асуудалгүй юм билээ. Яг ямар байх хэвээр ихэр өөр ойлголттой тий. Тэгээд тухайд тухайд нэр үнэхээр Монгол нохоор бид нар ч гэсэн ингэ нийлүүлэхэд хайгаал явахад үнэхээр гоё нийлүүлж ир үржлийн нохоо олдсон тий. Ерөнхийдөө нэг уламжлж ирсэн хитэн үгэл байдаг байсан. Халтар байна. Тэгээд нөө дөрвөн үндсэн байсан. Бүх ойлголт тустай болсон. Монгол банхар гэж үйлдвэр байна гэд бид нэр стандартаа батлаад гаргачихсан. Төвд банхар нь бол угаасаа ямар стандарт байгаа байхгүй. Яг Монголын нөгөө яг антомын стандартыг болохоор Монголын нохоо судлалын холбоо ерөнхийдөө гаргаад бэлэн болгоцсон байна. Тэрийг яг одоохондоо зарлаагүй. Хизээ зарлах вэ гэхээр одоо маш их өргөн хэмжилт хийх гэж байгаа. Ерөнхийдөө бид нар урд нь хэмжилт хийцэн байгаа л да. Тэгээд тэр чинь болохоор нөгөө яг жилийн өмнө хийсэн хэмжилт энэ
шал өөр болж байгаа байхгүй. Одоо нодны төлөвлөлт чинь сайжраад байгаа. Тэгэхээр энэ жилийн хэмжилттэй хийчээд яг тэн дээр хэмжээнүүдэд тавиад зоогоод зарлая гэсэн ийм төлөвлөгөөтэй байна. Одоо банхаар энэс илүү том болох уу? Болно. Одоо энэс илүү яг энэний ихрэн байгаа. Энэс илүү том. Хамаагүй бүр хаагаараа том. Монгол нохооны ерөнхий чадвар нь болохоор малаа чон нохооны товтлооноос бол бүрэн хамгаалж чадна. Нөгөө өөрөө хүн рүү дайрахгүй байх зорилттой нохоо болохоор хүн рүү нэг тавиад байдаг. Сайхан сэтгэлтэй. Тий. Хүн гэдэг амьтан бол ерөөсөө хүндэлдэг те хүнийг бол үнэхээр хүндэлдэг гэсэн үг шүү дээ. Болохоор ерөөсөө хүн рүү дайрдаггүй юм. Ерөн дор байхгүй дээ. Гэхдээ зүгээр яг одоо ингээд бид гурав ингээд танихгүй нохоо барьсан сууч. харин тий. тэгэхэд энэ гадны одоо өөр нохоо яг одоо хашаанда энэ бол эднэр чинь бас арай өөр характертай. Өөр тий. Одоо яг өөрийнхөө гэрт өөрийнхөө хотонд бол тий гэсэн юм даа бол. тэгэх юм бол бас хүн тий хүн бас оруулахгүй. Тэр ямар хүн оруулах вэ энэ гэдгээ чи өөрсдөө мэднэ. Тийм байлээ тий мэддэг. Зарим нохоонууд ч тийм байл. Энийг оруулахгүй бүгдээр гэнэ. За оруулчих. Тэгээ гарахт нь ямар охин харж байгаа. Гарахт нь хундын нохоо байдаг шүү дээ тий. Бус нохоонууд ингээд гэрийн ойрхон ирж хонох их дуртай байдаг. Монгол нохоо болохоор бүр ингээд холдоод захаар. Манай өөрийнхөө амьдралаар хашаан тэгэхэд бүр яг гадны довтлохоон чинь тэр ховын зохион байгуулдаг гэрээс шалтгаалахгүй холбоо болж байгаа байхгүй. Одоо тэр нэг 5 6 сайхан Монгол банхартай айл байдیں۔ Өдөөний малчин айл. Тэгэхэд чи ингээд 90 нохоонууд нь ингээд юун дээр ойр хавь ингээд уулын оройднууд дээр хонцдог. Тэгээ охин нохоонууд нь гэсэн чи 2 3 жингэр нь болохоор гэрийнхэн гадаа. За тэгээ элдв янзын асуудал үүсэх юм бол нөгөөдөл чинь тэгэл энэ тэндээсээ дуугаа өгөөл тийм зохион байгуулалттай. Одоо үйл даах чадвартай. Одоо яг эдгээр чи яг нэг өөрсдийнхөө хоол ундыг бол зохицуулаад идэж штэ. Өвөл одоо ингээд хүүтрээл намар болол хүүтрээд ирэх үед нь илүү их идээд сайхан тарга хүчээ авчдаг тий. Тэгэл яг нэгэнтээ сайхан тарга хүчээ авцсан үедээ бол их хоол идээд байхгүй. Их бага иддэг энэ төр. Яаж дижээд манай хашаанд очиод хүмүүс асуудаг тий. Энэ олон банхруудыг яа өдөрт хэдэн литр бол яаж өгдөө яаж дижээд ингэ гахдаг. Гэтэл хамгийн бага гэдэг нохож ерөөсөө Монгол баг. Хамгийн их энерги хэмнэн чаддаг нохоо. Харин тэгээд тийм юу те Монгол нохоо тийм ölüm биш те. Илүү хавдаг биш. Ölüm нохоонууд чинь ингээд ерөөсөө ингээд ölüm. Сүүлээл оролцол гасаж байгаа юм гинэ. Сүүд болтыг нохоонод байна те. Одоо энэ Монгол нохоо, Монгол банхаар, Монгол тайг нохоо гэхэд чинь яг өөртөө зориулсан одоо ёстой байглаасаа цаанаас нь заяатсан тийм юу байхгүй юу? Характер, зан характер. Одоо төв төнтөр бол зан характерын хувьд одоо ууртай ширүүн тогшин ч гэдэг юм шал ондоо шүү дээ. Монгол нохоо бол одоо тий одоо ингэж байж байгаа бол монголчуудын нүүдэлтэн соёлын хүн олон мянган жилийн турш өөр ингэ сайхан төлөөх ингэ одоо ингэ жишээ нь одоо ийм биш шүү дээ. Ингээл энэ тавыг ингээл харалт тий. Характер гэдэг юмыг бол нохоонд суулгаж болдоггүй. Зааж гэж болдоггүй. Ерөөсөө төрсөн удамшдаг. Тийм л. Тэр ерөөсөө тэрийг бол гадныхын төрхийг бол бид нар яаж ч өөрсөө дураараа өөрчилж болно. А тэрийг суулгаж болдоггүй характер гэсэн. Монгол банхаар хоёр байгаа шүү дээ. Тэ одоо энэ нэг үндсэн тийм нэг хамгаалтынх нь одоо систем гэж ярих юм уу да. Тэр нь одоо жишээ нь яаж өөрсдөө хамгаалдаг вэ? Тэгээ энийг бас манай дадаа их гоё идэг байна зингэдэг гоё. Монгол нохоо бол өдөөгчд ялгамжтай ханддаг гэж. Өдөөгч нь гадны хүчин зүйл байна. Тэр нь ямар вэ? Одоо чинь чон нохоо аратан дайхад яах вэ? Жишээ хүүхд рүү яаж хандах вэ те? Манай монголууд бол жишээ нь одоо энэ юу вэ? Гадны хүүхд рүү дайрахгүй. Ер нь монгол нохоо бол хүүхд юу нэг хэрэгтэй гэж байна. Ер нь хүн юу юуг барьж байгаа нохоо биш. А гэтэл чон аратан шүн хот руу орж исэн мал зэрлэг амтны руу нөгөө номхон хөвтөжсэн ингээ амтны чинь бүр ястаа. Зүгээр эцээ хүртэл үздэг чадвартай. Бүр ингээ дуустал үзэн шүү дээ. Гэр бүлийн нохоонд байна л да одоо шинэ лабораторич гэх юм уу те. Одоо гэр хүүхдэд ээлтэй ингээл ноолуулаад байж яадаг те. Гэвч тэр нөгөө гаднаас ирж байгаа аюулыг тэр нөгөө гэр бүлийн нохоо маань хамгаалахдаа юу вүлээ тийм үү. Бас нэг жоохон дутагдaltaй болоод байгаа. Тэгэхэд манай анхрууд маань яаж ийхтэй. Үнэхээр ноолуулж ийн яста бүр тэр нэг үнэхээр инээдтэй тийм бүгд унаа явж яадаг үстэй. Тийм унаа явж ин бүр тийм унаа явж байгаа зураг мөрөгчсөн байдаг. Тэгээд тэгсэн мөртлөө одоо гаднаас өөр тийм өдөөгч хийж яриад байгаа. Тэр нь болохоор одоо дайсан тэр гэрт аюул заанал учруулах гадаагааг мэдрээд тэр лүү бүр тэр бүтэж хуурч чадчих штеп. Мангас шиг болоод дайраад тийм. Тэр бол айгүй ундаг чанар шүү. Тэгээд нэг хүнд эзэнтэй айгүй үнэчтэй. Нэг хүн тасаад одоо монголхоо гүйчихсэн нохоо гүүгээд нутаг буцсан нохоо мохоо гэж зөндөө яриад байдаг тийм. Тэгээд дээр нь эдний нөгөө орон зай баримжаалах чадвар хамгийн өндөр.
байдаг гэж байгаа. Би зүгээр уншижсэн. Тэгж яхад бол би өөрөө ч зүгээр амьдрал дээр нохоо ингээд энэ тэндээс аваад тэгээд нэг өдөр алдчихад яхад маргааш 7 хоногийн дараа нь гүүг очсон байх чи. Манай Арслан клубын золбоо гэж залдаг байхгүй. Тэрний нохоо урт гүүг ирсэн байлаа. Хоёрс нохоо ирлээ. Тий. Яг тэр чинь уугуул шинжинд батлаад байгаа байхгүй ерөөсөө. Гүүл ирж байгаа юм чинь. Зүгээр Улаанбаатар хотод байгаа шүү дээ. Хот дотор байх чил тэгэл яаж яваад хүрээд тест энэ хүн аваа явсад тэгсэн чи эргээд ирж цаашаа нэг хөрөн ирж байгаа байхгүй юм. Тэр гол мол туулж ирсэн юм шиг бүр шал нойтой амтлсан гэж зүрх аюур. Эднүс мэн ингээд зүгээр байна тий. Одоо энэ мань ягаад ийм байна гэдэг Дредтэй байна гэдэг. Тий яг энэ гүлгэн нохоонууд болохоор Тэр ч одоо гүлгэн нохоо залуу нохоонууд л та. Энэ дредүүд нь бас тулаанд ингээд ашигтай байдаг гэж тий. Зүгээр нэг тэгээд хүн чинь ерөөсөө байгалийн цохилдолгоо ерөөсөө уугуул амтнал яг мөн шинжилтэй тэр юм л дээ. Одоо чинь чон хараатандаа тулахад энэ их эсгэрсэн бөөгнөрс үүснээс одоо багалзууртад ийшээ чинь соёо орохгүй байна тий. андуураад хазаал авах. Хөлөнд байгаа энэ сагны үс ингээд одоо хүнээр бол энэ чинь байгаа өсөлт юм. Энэ их ус эсгэрсэн үс чинь өвлийн хөл монголчууд нохоонд өөр барьж өгдөг шүү дээ өвлөл тий. Нохооны үүртэй айл бараг байхгүй. Өвлийн хөлн цасан дээр байс ч авахгүй дээ монгол бол. Цасан дээр ингээд даахгүй хөвтчихэд чинь чинь бас байгалийн хүүтнээс доорж интгэс зорилсон хамгаалалт юм. Зарим хүмүүс ярьдаг байхгүй. Энэ их бөөгнөрс муухай үсээр яад энэ аваа хийчихээ. Би бол жинхэнэ байх хэрэгтэй гэж боддог байхгүй нэг. Жинхэнэ байгалаас өөрөөсөө өгсөн. Би энийг очиж шүүснэг ус наагаагүй те. Би чи энэ байгаль гэж өөрөө цохилтгоо энэ амтнд байх хэрэгтэй болохоор л цаанаасаа гарч ирсэн гэдэг байхгүй энэ давхар хамгаалтын үүрэг байна те. Галан хүүтнээс хамгаалдаг. Араат чанга араатанд тултахад бас хамгаалтын зэвсэг болж чаддаг. Энэ амтны давуу тал болж ирж байгаа байхгүй. Гэхдээ нөгөө дээр үед гэсэн үг. Дээр үед тэр ном уншиж яхад юу байдаг юм аа ингээд шар тус төрөгч мөрөхөд энэ бүр ингээд өөр илүү их болгохын тулд тийм төрөгч мөрөхтэй тийм арга чарга байдаг юм байл. Би бас 2-3 жил ингээ байранд Монгол нохойд ижиж үзсэн. Тэгээ байранд Монгол нохой яадаг вөхтэй нөгөө энэ хүс чинь аюу хурдан унаад татраад нингрээд бүр ингээд аюу шинхэн болоод аюу хурд нөгөө тэр нөхцөл байдал аюу хурдан зогсож чадчих. Нөгөө Монгол хүнсгээл хүнсгээ. Одоо ч Монгол нохой байранд ижиж залуучууд байгаа. Тий. Сая энэ жил энэ өрсөлдөөр 3 дугаар байранд орсон нохой байгаа. Тэр бол бүр яг байранд байдаг нохой. Байрны нохой тий. Бүр сурцсан. Нэг айлд орсон баг. Тэгсэн чинь яасан бэ гэхээр өнөөгөө чинь нохоо сонирхдаг мохдог гэж ярьж л дээ. Тэгсэн чинь авдан дотроос нохооны гавлын асгарч ирсэн баг. Тэгээ ингээ хоёр нүдээр нэгээд хадаг ингээ сүглээ гаргаад ингээ боцсон. Тэр ерөөсөө эхнэрийн дагаал хонь л явдаг нохоо. Ерөөсөө. Тэгэл хонь л явдаг нохоо. Олон жилдээ хамт байсан. Тэгээ нэг өдөр нөхөр нь адуугаа алдчихад нэг өдөр өглөө босоод адуунд явахгүй юу. Тэгсэн чинь нөгөө нэг хонд явдаг нохоо чинь нөгөө эзнээ дагаад адуунд дагаад явсан байна. Тэгсэн чинь манай хүн яг нөгөө адуу хулгайлж ирсэн юун дээр нь процесс дээр очиж яваад гарчихгүй. Тэгээ нөгөөт нь ядалчих. Тэгээ нөгөө хулгайснаар нөгөө байрж аваад балдсан юм байгаа. Тэгсэн чинь нөгөө нохоо чинь ороод түүсэн. Сүүл нөгөө эзнээ хамгаалаа. Тэгээ амин авсан. Тэгээд нөгөөдгөө хөгшөөд бүр ингээд үхэхээр нь гавлыг аваад хатган боогоо дахиад хатган тайцсан. Гайхалтай байна. Хайр тий. Үнэхээр аав. Ийм сайхан ийм мундаг Монгол банхруудын мундаг байгуулсан гавьяаны талаар малчин айлуудаас тийм янз бүрийн түүхүүдийг судлаад гоё ном гаргавал бас сайхан тий. Яг үнэ. Сайхан санаа. Энэ хоёр одоо тайг нохой Монгол банхар гэ 3 дахь бас яг Монгол нохой байгаа шүү дээ тий хав. Тий хавсаач гэж хавч гэж. Тэр нохой Монголд хэр илбэг байдیں۔ Одоо яг энэ Монгол банхар тайг нохойгоо хамгаалж ингэж үржүүлж байгаа шиг тэр нохойг яг ингэж үржүүлсэн тийм тохиолдол байд юм уу? Тэрийг бол ер нь яг нотлцоод байна уу зүгээр? Яач ярьж байгаа хүмүүс нотлох хэрэгтэй л дээ. Үнэхээр тийм мэдээлэл багтаа байгаа. Тэр нохойны талаар судлах одоо энэ Монгол тайг нохой шиг тийм дээр үеийн уугуул тийм хоол биш гэж үздэг. За миний хувьд зүгээр миний бодлоо шүү дээ тий. Тэр бол зүгээр сүүлийн үед үүссэн нохоо. Судалгаа л миний хувьд би бол учир зүггүй ингээд үүсэхгүй. Гэхдээ нэг юм юу байдیں۔ Зөв туршлага гэх юм уу да. Одоо манай ч бид нэг ах トゥ хоёр Кавказ нийлцээ. Яг нэг төрөлтэй. Нэг төрөлтэй. Цусаартал. Тэгээд тэрнээс ямар гүлгөө гарсан бэ гэж ийм богд хөлтөө мангар дамдлагууд яг тий хавш мөртлөө Кавказ гарсан байхгүй юу? Тэгэхээр Монгол нохой цусаартсан ч гэж болох таахгүй тий. Зүгээр тэрнээс ажиглахад бол би тэгж бас ажиглагдсан. Тэрнээс бас нэг тийм хит их орцноос тийм гарсан байж болох л талтай. Энэ талаар бас судалгаа хэрэгтэй л байгаа юм байна те. Магадгүй үнэхээр тийм нохой дээр үеэс байгаад бас
үржид явж исэн байхыг бас үгүйсгэх арга байхгүй. Чулуунбаатар гэдэг нь яг хаа тэр байдал бол бүр манайх тэрийг болохоор бүр зориудаа үйлдвэр болгож монголчууд өөрсдөө гаргаж авсан юм аа. Нүхний анд зориуд гаргасан гэсэн тийм хүртэл ярьдаг хүн байдаг. Харин тийм одоо тэр нэг иш одоо баруун тийш бас их байдаг гэсэн юм ааш. Тэр ар хангаа нэг ахгүй бас тэгж яриад. Тийм Арслан клуб мэн ер нь хичнээн Монгол хотод. За манай клуб бол клубын хэмжээнд бол нэг 60-аас 70-аад хөгжлийн нохорууд байна. За энэ жил төлөв бол нэлээд боломжийн хэмжээний төлөв авах гэж бодож байна. Тэгээ жилээс жил бид нохоо ирнэ сайжруулах зорилготой. Бидний гол ерөөсө зорж байгаа л энэ нохоог хэлбэр гадна талаас нь сайжруулах хамгийн гол нь тэр түрүүний ярьсан зан характер чанар нь байх хэрэгтэй тийм. Одоо ингээл энэ нохоо чон наратантай тулдах чадвартай хотоо хамгаалдаг л гэдэг тийм. Энэ нохоо чинь тулдах чадвартай байх хэрэгтэй. Бидний гол ажил бол ерөөсө бодит чадруудыг гаргаж ирэх хэрэгтэй. Жишээ нь энэ тайг нохоог бид нэр одоо уралдуулж үзэх чинь тийм. Хурдын үз хэмжиж үзэх хэрэгтэй. Тэгээ эхний ээлжинд одоо бидний ажиж гадна хэлбэрээс нь хэмжилтүүдээ бүх хэмжилтүүдээ чинь. Ер нь явандаа би бол ингэж боддог. Зарим хүмүүс ингэж нохоо зодтолдууллаа, барьлаа, ямар мохоо хэрцэн юмэрцэн гэдэг тийм. Би бол тэрний жоохон эсрэг бодлоо. Яг үнэндээ. Жишээ нь яагаад тэгэхээр энэ амтэн чинь одоо чинь хотондоо бол ингээд чонтой оцолтон тийм. Мал хотоо мал тугаа хамгаална. За чон ороод ирэх гэж бодъё тийм. Би нэг малчин хүн байж. Хоёр сайхан банкартай чон ороод тэргээр за арай энерго тийм амтны ирэхэд зөрчсөн муухай хэрцгий бодлоо ингээд нохоо уянаас гарахгүй жоод бүх хойно хотоо харлуулчаад суух уу тийм. Энд чинь өөрөө очиод тэр нохоо чон араттай тулдах чадвартай амтай учраас зүгээр бие л зүгээр манай бид нар бол ингэж бодоод байгаа. Яг гоо тест маягаар чадварын шалгасан маягаар тиймхүү тулаануудыг хөнгөн хэмжээний тулаануудыг хийж үзье гэж би бол дотроо боддог яг үндэ. Тэгтээ бол учир зүгүү тийм одоо бооцоотой юм аа хог цус нүчтэй нотгуулаад бүр нэгийн дуустал нь бариулаад тийм тулаан биш. Зүгээр яг гоо чадварын шалгаж тест тавьж үзэж болно. Зодтолтод байгаад байдаг нөхөрчин биш үстэй. Энэ үү? Тэр бол их Монгол үржлийн газар яриг Арслан гэдэг. Тий. Тэр бол тэрний төлн. Төстэй юм дээ нэр. Төлн. Зөв. Тийм хүн гэсэн. Бокс шиг л үстэй тэр чинь спорт үстэй. Тий одоо чинь хүн ч гэсэн боксд бол тулалдаад цусаа гартал золж байгаа медаль файтинг хийгээл л шүү дээ. Медаль аваад олимпийн авраг болохоор шагнал өгöd байгаа ч тийм. Тэр шиг эн чинь араатай амт шүү дээ. Одоо бол ер нь нэг номер 1 тулаанч нохол дундад гэж яваад хүн чингийн нохонуудаас бол ер нь угаасаа дундтууд бол хүчрэг тулааны нохоо шүү дээ тийм. Байлаас бас тулдах чадвартай уугуул нохтын нэг. Зүгээр яг би бол дундад нь илүү Монгол нь илүү гэж ерөөсөө илүү дутуу. Тухайн тохиолдолд өөр яг нөгөө нэг гэхдээ Монгол шүү дээ. Ерөөсөө л өөр Монгол ямар байх хэвээр ерөөсөө тулдах чадвартай л байх хэвээр гэж боддог. Би бол одоо хотоо хамгаалдаг гэлгээл бид нэр яриад байдаг. Үнэхээр хотоо хамгаалах чадвартай л байх хэвээр байхгүй тийм. Язж ганц хоёулаа биш юм 2 3-уулаа нийлж байгаа нэг чонтой тулдах чадвар байх л заавал тэр байхгүй. Тэр чадрыг хөгжүүлж явах бид нэр бас хитрхи үзэсгэлэн талыг хараад ингээд хөгжүүл яваад байгаа бол энэ охины характер чи бас нөгөө хамгаалтын шиг орхигдол нөгөөдөл нь хацраад явна. Одоо бид нар гэхэд чинь ер нь бол тийм ашигын бус. Жилдээ одоо ганцхан удаа гүйлгэлдэг. Одоо бид нар тэгээд тэр гүйлгэнүүд бол ер нь за мэдээж зөвчнөө олон зардал гаргаж байна. Зарж худалдан тий. Тэгээд ямар үнэтэй зарж байна. Одоо тайг нохоо. За үн бол тэгэл бас янз янз л та. Жишээ нь одоо энэ ийм манай үзэсгэлэнд одоо олон удаа аврагуулсан нохооны гүйлгэн арай илүү үнэтэй ч байт юм уу. Зүгээр одоо энгийн нэг сайхан хотоо аваачаа мануулчих гэсэн багрын гүйлгээ авъя гэх юм бол тэр нь бол бас харьцангуй арай хямдхан ч байт юм уу. Ер нь гэхдээ бид нар бол энэ нохоогоо үржүүлж олон болох гээд байгаа юм чинь аль болох зүгээр хямдхан зарыг гэдэг тийм л бодлоготой үйл ажиллагаа явуулждаг. Одоо би юм тайгч нохоотой олмоор байна л та. Тэгэхээр хит гэсэн үг ээ. Ер нь үн хиттэй байгаа. За аюу байхгүй юу? Ярилцж байгаа тэгээд авч олон зэрэг ирэхгүй юу? Ер нь яг ашигын ингээд яриад байна шүү дээ тий. Үндэ бол ийм л да. Мэдээж энэ маш их өндөр зардал гарч байгаа. Нэг нохоо тийжээх тий. Нөгөө үнтэй нохоо дижээх юм эсвэл өөр одоо олон ороод нохоо дижээх зардална гэж. Хоёр удаа гүйлгэлдэг нохоо дижээх юм бол бидэрт бол ашигтай шүү дээ. Хамгийн хүн цаад ерөөсө дандаа өвлийн хүүхдүүд аавн тий. Бид нар юу зорилгын юу гэхээр үндэл энэ Монгол гэдгээр овголдсон юм бүхэн сайхан байгаасаа, сайн байгаасаа, хүний нүдэнд гоё харагддаг байгаасаа, үнэтэй байгаасаа гэдэг тийм ирмэлзэл, тийм үн цэнтэй байгаасаа гэдэг ирмэлзлийн үүднээс л энийг сайхан болгох гол зүтгээд байна. Та хэдэд бол одоо баярлахгүй байх аргагүй. Одоо доод үеийн залуучууд те доошоо үеуд ингээд баярлахгүй байх арга байхгүй. Ийм сайхан ингээд Монгол нохоог аваад үлдсэн те. Устгын даван дээр аваа үлдсэн багт ингээд ийм сайхан үзэсгэлэнгийн тэгээд хэлбэрээр нь ингээд болгоод авч гарсан одоо та нартай бүгдээр ингээд би бол тэр
их Монголын бааж яхад бас их баярлдаг юм. Тийм бас л их эвгүй үед нь бас хэдэн нохоо аваад үлдсэн. Тийм тэр бас их олон хүмүүсийн ч бас нөгөө сигнал өгсөндөө тэр арслан бол их Монголын арслан гэдэг. Тэгээ одоо та хэдтэй одоо л тэгээд одоо энэ Монголынхаа одоо нохоо сонирхогч болоо. Ер нь Монголын Монгол улсын хүмүүс баг тий одоо та хэд гавьяатай хүмүүс тий одоо энэ үеийн гэхдээ яг одоо яг Монгол үндэстний өмнөөс баярлалаа сууж байгаа бид нар боловч бас яг үнэндээ өчнөө хүмүүс тий яг бас хэсэг залуусан зөвхөн Монгол нохоогоо дагныг үржүүлж байгаа маш олон үржлийн газрууд байгаа. Яг одоо яг би бүр зориудны хилчний хоёр бүр айгүй сайхан нохоогоо тижээг бүр гой болгоод байгаа нэг хоёр газар байдаг байхгүй. Тэр хин Монгол банхар гэдэг үржлийн газартай нэг залуу байгаа. Хин Баярбат. Дорнд Монгол гэдэг нэг үржлийн газар байна. Тийм Дорнд Монгол. Тэр хоёрын нохоонод бол үнэхээр сайхан тижээгдэж байна. Бүр яг тэр тижээж байгаа улсууд нь өөрөөсөө мундаг тижээх сэтгэл гаргасан. Тэр нохоондоо юмаа зориулж чадчих. Тэгжээжилт юм гоё хөгжиж штэ гарна штэ тий. Ерөнхийдөө би нэг л юм л бүр малчтай айгу бүр ста өөдөөс нь харж байгаа захимаар байгаа. За одоо захиж одоо штэ яг малчад одоо яг үзэж байна. Бид нар мала хариулт нь одоо шүн нойртой хонхгүй байна гэсэн айгүй хэцүү тийм юу байгаад байгаа байхгүй юу? Хүмүүс айгүй их байгаа. Та нэг ийм гурван нохоотой байж хахад бол ямар ч чон ямар ч мангас та нэг айлгаж чадахгүй шүү гэж хэлмээр байгаа байхгүй. Үнэхээр бид нарын өвөг дээцээс ингээд бид нарт өвлүүлээд үлдээч гэсэн юм бэлэн юм байж байна. Бэлэн. Та нар ингээд малаа харгалахад шүн нойртой хоноход чинь тий хамгаалаад бүрэн найдвартай юм амьтад ингээд хүлээлгээд өгч гисэн байж исэн. Шүн нойртой хоныг үл Монгол нохоо авт чигээ хичээл гэж малчдаг бүр малчд зориуд те Монгол нохоогоо авч тийчээ. Юу байсан бэ нэг тий 2 хонины л мөн үстэй. Одоо ингээд идэх биш энэ эдгээр хонины л үндэ зөв. Энэ нохоог биш тий. Энэ нохоог цаад суух юм байхгүй. Чам орж ирээд 20 20 цусан байж идэг байхгүй. Тэр ороход бол Хонио хамгаалах ёстой, хотоо хамгаалах ёстой. Яаж хамгаалах вэ тий? Тэрийг ерөөс хинч заах хэрэггүй. Энэ цусан байж идэг. Гинт годлогдсон. Монгол айлууд те малчин айлууд нь Монгол банхраа тижээгээсээ те залуучууд миний үеийн залуучууд байгаа шүү дээ. Одоо авчаарк тижээгээл байр нь ингээл янз бүрийн гой нохой тижээл хаски тижээгээл те. Тийм нохойнууд харин энэ ийм хөөрхөн нохоогоо тижээвэл тийм хүмүүс нь те ийм хөөрхөн нохоогоо тижээвэл бас гоё юм биш үү те. Яг Монголынхаа яг соёлыг байгаад. Бас нэг юм хэлэхэд одоо энэ Монгол нохоо гэд бүгд нэг зорилготой нэг сэтгэлтэй явж байгаа залуучууд олон байгаа. Энэ залуучууд манд бүгдөө ингээ нэгдээд энэ Монгол нохооныхоо төлөө үйл ажиллагаа явуулах юм бол их зүг бохгүй. Тэгэхгүй одоо тусдаа нэг хашаандаа ингээл яваад идэг. За жишээ нь одоо манай Арслан клуб гэхэд чинь бид нар 5 6 залуучууд зүгээр хэдэн жил өөрийнхөө хашаанд нохоогоо тийжсэн. Тийм тэгж яагаад нэгдээд за энэ чиний энэ нохоотой би энэ нохоогоо нийлүүлээд ийм гүйлэг гаргая гэд тэгээд ийм олон нохоон дундаас одоо бид нар чинь нэг 10 нохоон дунд үржил селекцийн ажил явдаг байсан бол одоо 60 70 нохоон дунд ингээ үржил селекцийн ажил маань яваад ирэхээр тэр чинь бүр илүү үр дүнтэй болоод энэ хөгжлийн хурдц нь бол маш их нэмэгдэж байгаа байхгүй юу? Яг одоо бид нар шиг манай бусад үржүүлэгчд залуучууд маань бүгдөө нэгдээд хамтраад үйл ажиллагаагаа явуулаад тэгээд явах юм бол маш их сайхан хөгжил бол хурдцтай сайхан болцааж эзнийгээ дөөрэж юунд бодол дарагдах чи сайхан ихцээгээр нүдэн гөлөг осон билээ сагсалцсан хөлцөн бэлий шиг амтан байж үлээ одоо тийхээр том нохоо болоод бодлого шилсэн орсон тийхээр агуу хурдан билээ